Энэ бол миний motivational Monday. Сайн байцгаана уу? График дизайнер мөн тату артист Арин болд байна. Стандарт тогтсон үзэл бодол гэдэг юм хаях хэрэгтэй. Тэгээд илүү жоохон сахилахгүй байх хэрэгтэй. Дизайн, бүтээл, юм шинэлэг зүйлээр жоохон өлсгөлөн байгаад ирвэл тэндээс маш их гоё юм гарч ирдэг. Аль болох өөрийгөө 100% дайчилж илүү бүтээлчээр илүү шинэлэг зүйлийг ингэж хийж боловсруулж тэрийг нэгтгэж гарахыг хүсдэг. Энэ нь миний дараагийн прожектуудаар надад амар том урам зориг бос сэтэл ирч хүчийг өгдөг болохоор хийж байгаа ажил болгон дээр бүтээлч хандахыг хүсдэг. Дизайнер уран бүтээлч хүмүүс шинийг сэдэж, шинийг санаачилж, бүтээлч байж хүн хоорондын харьцаа, хүний хэрэглэн дээр зөв шийдэл, зөв өнгө төрхийг гаргаж чаддаг уран бүтээлч хүмүүс байдаг. Гадуур их явдаг. Ямар нэгэн үзэсгэлэн нээлт юу гэдэг шинэ соргыг мэдээлэлүүд залуучууд юу гэж нэгээд алхам дундаа л инспирэшн авдаг. Ямар нэгэн ажил уран бүтээлч байхын тулд ерөөсөө шандрах хэрэггүй. Олон дахин алдаж болохгүй байжгаад олон дахин хийсэн зүйл минь эцсийн үр дүндээ хамгийн сайн бүтээл болж гарч ирдэг. Тухайн ажлынхаа нөгөө онцлогоос нь хамаарч орчноо бүрдүүлэх эсвэл өглөө юу өдрөө орой юу гэдгээ ерөөхдөө бас бод төлөвлөдөг. 7 хоног бүрийн эхний өдөр болох даваа гарагийг эцэс чадуу хүлээдэг. Энэ нь миний хамгийн бүтээлч өдөр учраас бодож олсон шинэ санаагаа урам зоригтойгоор эхлүүлдэг.